Шилт 2026 тэмцээн маань эхлэхэд бэлэн болж байна. Ингээд та бүхнийхээ өмнө энэхүү үйл ажиллагааг шүүн тунгаах хүндэт шүүгчтэй тэмцээн өрж судалнарья. За манай тэмцээн нэг ёсондоо 6 төрлөөр зохион байгуулагдсан. За 6 төрлөөр шилдэг номинацууд гарна. За шилдэг бүжигчин, шилдэг дуучин, шилдэг хөгжимчин, шилдэг жүжигчин, шилдэг модель. Эшэглээ. Шилдэг дангина тодорхой байгаа. За ингээд 6 төрлөөр шилдэгүүдийг тодруулаад хамгийн шилдэг байсан нэг хүүхэд ялагч буюу шилдэг артист хэмээх энэ сайхан галалтсан алтан цомыг хүртэлнэ. За ингээд манай төрөл бүрдээр 2 шүүгч ажиллаж байгаа. Ингээд шүүгчтэй та бүхнийхээ өмнө хүндэт өрж байна. За Хинтээ аймгийн Нориулан сумын соёлын төвийн хөгжмийн багш, Монгол улсын гавьяат зүтгэлтэн Бэлтгэл Ахмад, Морин хуурчин, Халтрын Болдоотор агшигаа та бүхнийхээ халуун алгад шилтэнд өргөн залж байна. Хөгжмийн удирдагч, хөгжмийн багш Болдоотор агш маань өнөөдөр хөгжмийн шүүлтгийг хийж ажиллах болно. Багшигаа шүүгчийн судалж байна. За Дорн аймгийн Хэрхэн суманд үйл ажиллагаа явуулдаг Төвлөр хуурын сургалтын төвийн багш, Монгол улсын соёлын төвийн ажилтан Хэрээгийн мөнхөр ууш маань хүрэлцээрсэн байгаа. Бүгдээр мөнхөр уушгаа хүндэт өрж байна. За энэ шүүгч маань өнөөдрийн үйл ажиллагааны арга хэмжээний маань хөгжмийн шүүлтгийг шүүн тунгаах нэ. Манай шүүгчдэрийг шууд чигээр урагшаа гараа буугараа гэж. За дараа нь манай дангина шүүлтгийг зохион байгуулсан. Мөн дээрээс нь шилдэг моделийг маань шалгаруулж энэ хүүхдийг олон улсын Оросын холбооны улсад болох Алтарган наадамд оролцуулж дангина төрөлд өрсөлдүүлье гэдэг эрхийн бичиг гардуулж тухайн наадамд явахад нь бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн байгаа хүндэт шүүгчтэй өрий. Энэ бол манай Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн үндэсний стандартын үнэлгээний төвийн захирал Мисс Монголиа тэмцээний шүүгчээр ажилладаг Батбаярын алтан оргилах маань хүрэлцэн ирсэн байна угтаацгаая. За өнөөдөр алтан оргилах маань баян уулын мисийг тодорхойлсон тийм ээ. Улаанбаатар хотод Мисс Монголиаг шүүдэг бол өнөөдөр Дорн аймгийн Баян уул суманд Баян уулын 10 жилийн хүүхдүүдээс миссийг нь тодорхойлох нэ. Үнэхээр сайхан завшин төвөөр явуулж байна. Баярлалаа. За түүний гэргий болох манай сумын харьяат Буян дэлгэр гэж ахвал ардын авьяасны манай охин Бямсууригч маань хүрэлцэн ирсэн байгаа. Манай Бямсууригч Улаанбаатар хотод сайн миний танилцуулсан шилдэг мастер сургалт судалгаа үнэлгээний төвийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Алтарган олон улсын наадмын ерөнхий зохион байгуулах комиссийн гишүүнээр ажилладаг хүн байгаа. Ингээд Буян дэлгэрийн Бямсууригчийг хүндэтгэнээр угтаацгаая. Буяннасаа Бямсууригчийг явуулж байна. За манай өнөөдрийн үйл ажиллагааны шилдэг дангина дээр төвлөрөж ажилласан мөн дээрээс нь шилдэг дуучдыг тодруулахаар шүүгчтэй урьж байна. Дөнгөж сая манай Дорн аймгийн Баян уул суманд маш сайхан халуун долоон тоглолтоо танилцуулаад буцсан. Өнөөдөр энэ сайхан сумын авьяаслаг хүүхдүүдээс нь шилдэг дуучныг нь тодруулнаа гэж хүрэлцэн ирсэн байгаа. Дуучин соёлын төвийн ажилтан Номын Эрдэнэгчигээ бүгдээ угтаацгаая. Дашбархар сумын Оогоос Номын Эрдэнэгч маань өнөөдрийн шүүлтэн дээр ажиллах нэ. За манай Номын Эрдэнэгчтэй маань хамтарч манай Баян уул сумын харьяат соёлын төвийн ажилтан дуучин хөөмич Батэрдний Эрдэнэтрийнхаа бүгдээ угтаацгаая. За энэ манай бүжгийн шүүгч нар маань одоо гарах гэж байна. Манай бүжгийн шүүлтээр
шилдэг бүжигчний маань шагналыг гаргаж байгаа. Үүлэн балет клубын захирал, соёлын төвийн ажилтан бүжигдэглэгч, олон улсын бүжиг хэмжээний мастер Гамтулга багшаа бид хамтарцгаая. Багштай маань хамтран Нориглон сумын бүжгийн багш, хүн номог олон улсын бүжгийн наадмын хослон бүжгийн төрлийн гран при шагналт Ануучин дүүгээ бүгдээрээ багтаацгаая. Манай Ануучин маань одоо соёлын сургуульд орж байгаа залуу бүжигчин байгаа. За ингээд одоо та бүхний нүдэн дээр бол 8 шүүгч маань өнөөдрийн үйл ажиллагааны өөрсдийнхөө чиглэлээр илүү төлөвлөгөө ажилласан, мөн дээрээс нь бүх одоо төрлүүд дээр оноо өгөөд өөрийнхөө саналыг дэвшүүлж ажиллана. За одоо бүгдээрээ